Италийн Pininfarina гэдэг нэг алдартай компани бий. Архитектур дизайны компани. Энэ компани архитектурын бүтээлүүд дэлхийд танигдсан, дэлхийн өнцөг болон бүрэнд баригдсан нэлээд олон бүтээлүүд бий л дээ. Тэрний нэг жишээ нь Стамбулын нисэх буудал. Их өвөрмөц ийм цэцгийн хэлбэрээр шийдсэн тэм төлөвлөлтөй барилга шүү дээ. За дээр нь Бразилийн хамгийн өндөр тооцогддог доороо Yacht Club завны клубтай Twin Towers хоёр хос өндөр байшин бий. Энэ нэг холимог зорилттой. Энд Yacht Club, тэгээд Night Club, ресторан, за тэгэл тэнд бусад төрлийн үйлчлэгээнүүд дээр нь орон сууц байдаг. За гэтэл энэ архитектурын компани маань машины дизайнд маш идэвхтэй оролцдог. Тэгээ өөрийнх нь бүтээсэн бүтээлүүд жишээлбэл Ferrari гэд бидний сайн мэддэг Ferrari-гийн хамгийн үнэтэй 10 загварын дизайныг энэ компани бүтээсэн байдаг. Дизайн гэдэг чинь үндсэндээ биш шүү дээ, тийм биений хэлбэр, тэр загварчлал, тэр шийдэл. За дээр нь энэ компани бүтээсэн бас нэг бүтээл бол дэлхийн хамгийн үнэтэд ордог 10 машины 3-ыг энэ компани бас бүтээсэн байдаг. Тэр үтгэл энэ компани нөгөө өөрийнхөө машины дизайныг хийхэд зайлшгүй хэрэгцээтэй гэж үзэж анх удаа агаарын урсгалыг тооцож үзэхийн тулд яг агаарын урсгалын хиймэл турбин гэх юм уу да, тийм ээ? Тийм турбиныг энэ компани өөрөө санаачлж хийсэн байдаг. Тэгэхээр яагаад тэгээд энэ машины салбарт тэгээ машины тэр загварт энэ компанийн амжилттай байгаагийн хамгийн гол үндэс бол яг үндсэн хийдэг ажил нэг багхгүй юу? Архитектурч гэсэн машин тавьж байгаа тэр хийх гэсэн зорилгонд хүртэл адилхан. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь яг ижил төвшөнд ойлгож энэ бол өөр зүйл гэдэг тийм сэтгэлээр биш. Философи нь нэгс философитой байх хэрэгтэй гэдэг зарчмын үндсэн дээр төлөвлөж бий болгосон энэ зарчмынх нь үр дүн. Тэгэхээр машинд чинь бол бас их өвөрмөц шаардлагууд тавигдсан байлээ. Одоо машины агаарын урсгалын тооцоо гэдэг зүйл тэр хэлбэр дизайныг тодорхойлдог их чухал зүйл. Агаарын урсгал гэдэг маань машинд нэгдүгээрт хурданд нөлөөлдөг, саад болдог юм зүйл. Тэгэхээр энийг хамгийн бага нөлөөлөлтөй яаж шийдэх вэ гэдэг хэлбэр галбраас бас хамаардаг. За дээр нэг хурдан явж байгаа машины аюулгүй байдлын гол үндсэн шалтгаан нь нөгөө машин газарт үргэлжийн нэгт холбоотой явах хэрэгтэй. Энэ нөгөө машиныг зогсоох, тэгэл эргэлт бүх юмд л их чухал байдаг юм байна л да. Тэгэхээр энийг бас шийддэг гол үндс нь яг энэ агаарын урсгалын зөв тооцоол. Саяхан харин нэг би сонирхолтой мэдээ сонссон. Сая Монголд орж ирсэн хятадын тансаг зэрэглэлийн Rox гэдэг машины загварыг энэ Pininfarina компани бас хийсэн юм байл. Тэр Rox гэдэг машин маань цахилгаан машин байлээ. Тэгээ ингээд салонд нь ороод үзэхээр цахилгаан машины нэг онцлог болсон хэрэгэлдэг хэрэгслүүд хяналтын тэр тоноглууд нэг цөөхөн. Тийм учраас тэр тоноглуудыг хэрэгэлдэг хэрэгслийг маш оновчтой нарийн тооцож байрлуулсан. Тэгээ ингээ харахаар их тийм минимал тийм шийдэлтэй юм байл. Тэгэхээр архитектурын нөгөө зорилго болсон энэ тогт тухыг тэгээ аюулгүй байдлыг хэрэглэхэд ашигтай хялбар байх энэ зарчмыг юун тооцож бий болгодог юм бэ гэхээр эргономик гэдэг бие даасан ийм салбар байдаг. Эргономик гэдэг маань хүний дундаж хэмжээ тэр хэмжээнд үндэслээд хүний бүх хэрэгэлдэг, ашигладаг тэр хэрэгслүүд хүний энэ орчинд байгаа тэр зүйлүүдийг хамгийн зөв хэмжээгээр, зөв харьцаагаар, зөв байрлалаар яаж байрлуулах вэ гэдгийг тодорхойлсон ийм хэмжигдэхүүнүүд. Тэгэхээр энэ маань хүний бүх орчинд хамаатай. Одоо бидний амьдралын чухал хэсэг болсон орон сууц, бидний ажлын байр, тэр ихтгэл бидний хэрэгэлдгийг тавилга, хэрэглэх түүнүүд,
бүх зүйлд энэ маань мөрдөгдөг. А яг энэ утгаараа машинд бас машины тэр суудал тэгэл өргөл хоорондын зай тэнд байрласан хэрэглэлүүдийн кнопуудын төвшин хэмжээ зай гэд бүх юмд яг л энэ эргономикийг тооцож ашигладаг юм л зүйл.